Хүүхэд талаараа тахад. Яасан ч авир тийм бэ чи. За энэ сүртэй. Алуурчлээ идэрчлээ. Ямар идэрхгүй өвч туссан байна шүү. Сүрэн маань орой ийм ахаар гараад золтой өнгөцгөн хагарсангүй айжирлээ. Энэ баяр чамаа хүлээгээд унтаж өгөхгүй юм. Идрийн маань халуун 38 өнгөрөд халуураад идэг нэр. За ёстой. Ингэчж амьдрах гэж дээ шагдар минь. Надад ч бас ажил гэж юм байдаг юм байна. Чи адаглаад найз нөхдөйгөө уулзмаар. Юу ч та нарын бэлэг хотын хошиг хүлээтэй байна гэж ахнаас яриач байх шүү. Юу гэнэ чи? Бид нар байтлаасаа чамд дараагач амьдрах хэрэггүй. Юу ч хэлсэн. Юу ч хэлсэн байж та. Би та нарын дэргэд шонгийн хоригдл шиг ийм амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна мэдв. Би чинь ихнэр үстэй шагдраа. Ихнэр хүүхдүүдийнхээ хажууд байх чамд шорон шиг санагддсан юм уу? За тэгвэл тэрийг надад бас шууд хэл. Би ч гэсэн чиний хажууд ингэж дараа болж амьдрч чадахгүй мэдв. Чи сая миний сонссноо. Надаас өөрөө салъя гэж хүсдэг байсан гэв үү? Чи өөрөө надаас салъя гэж хүсдэг байсан юм шүү. Дооч минь. Энийг эртхэн шиг хэлчихгүй дээ. Тэгсэн бол бүх зүйл маш хэлбэрхэн байх байсан. Чи зүгээр. Энэ таван хүүхдэл ботсон бол зүгээр эсэм дашаагдан. Одоо болно. Өдөр болго энэ хүүхдүүдээс олж явган хэрүүл хийхээс түүндээ залах чинь. Арай хэтэрлээ. Чи намайг үнэхээр голч. Би чамайг өндөр цалинтай инженер хат чинь суугаагүй штэ шагдраа. За. Чамд энэ үг хэлсэн. Тарганы дотор ч ачаарсан хоёр. Яг адилхан байх юу? Чи бол тав хүүхдийнхээ аз жаргалыг нь булаагаад аваа явж байгаа хүн. Харин тэр хорлоогээд байгаа эмэгтэй чинь ерөөсөө боротгохгүй. Яг нөхрөөс орсон. Нэг хүүхдтэй ганц би эмэгтэй. Хантай болъё гэж бодлоо яах вэ? Харин гэхдээ артаа 5 хүүхдтэй байжиж. Чам шиг ингэж явж байгаа хүнийг би үнэхээр үзэн ядж мэдгүй. Үгүй болч юм чи. Ухаантай үнштэй намайг ганцхан удаа ойлгочихдгүй. Өөртөө чамайг гэсэн сэтгэл минь байсаач. Нар биег шиг болдог байсан болоо. Яг энд мөсөөр хайрах шиг л болдог болоод. Энэ хэдэн хүүхдүүд чи сэтгэл баясгахаа байж. Ингэж хоёр биедээ гайвуулж амьдэрснаас болсноор биш үү? Тийм. Нэг юм үг байт юм байл. Бадарч байгаа яг зүрхтэй дотор. Халуун бурч хөөрөх үедээ. Нүдний үзүүрт. Хүйт. Гэж нацаг дооч бичсэн нь юутай өнөө үг вэ? Чи өмнө миний арс гүйж байхдаа. Өнөө Ромео Жюльетта хайртай шиг. Чи ч бас надад хайртай дуртай гэд миний арс гүйж байсан мэтлээ. Одоо тэрийг тэгээ мартсан уу шагдраа? Олч чи бодоод үзтээ. За, яг чиний хэлдгээр заяа. Ямар нэгэн азар тэр хоёр суулаа гэж бодъё. 2,
3 жилийн дараа юу ч болж магадгүй шүү дээ. Адаглаад хэрэлдэнэ. Хороо гэдэг чинь хөөрч байдаг. Амьдрал гэдэг чинь чиний өнөө сайн биш шиг шаг гэдэг дуунаас өөртөө гаргадаггүй. Нийт биш бололтой төрчих. Юу гэж чи? Салбин гэдэг чинь ганцхан мөнгөний тоо боддог зүйл биш. Мөнгөний цаанаа ханаг зүрх сэтгэлийг чинь боддог юм. Чагаад зовлон ч гэсэн бодч чаддсан юм штэ шаг. Тэгээд би өөрийгөө хүчлэн бариад танартай хамт ингээд амьдрий гэж бодъё шүү дээ. Тэгвэл өстөө нөгөө амьд үхсэн хүн сүг гэдэг нь болох байлгүй. Би яасаа гэж наа. Ганцхан болсон амьдралыг ингэж үрэх юм бэ? Энэ бол надад ганцхан болсон боломж шүү дээ. За баярлалаа хүүхдүүдээ 15 минут дууссан байна.